ер нь бол ингээд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал яагаад улс төржөөд популизмтай болоод удаж иргэдийн бухимдлыг гаргаад байдаг вэ гэхээр олон нийтэд өгсөн хүлээлт ба бодит байдал хоёр хоорондоо зөрөхөөр ийм зөрчил үүсгээд байдаг. Тэгэхээр энэ төсөлч гэсэн эхнээсээ бас их мэдээллүүд нь тодорхой яваасаа гэдэг юм бодол байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн симуляц хийгдсэн болов уу гэж бодож байна. За тухайлбал энэ одоо төсөл хэрэгжснээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая тонноос дээшээгээ 5-7 ордны нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонноос өсгөнө гэж байгаа. Тэгээд борлуулалтын орлогыг 1.5 тэрбум доллараар нэмэгдүүлэх, жил бүрийн эдийн засгийн өсөлтийг 1.8% нэмэгдүүлэх, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 долларт хүргэнэ гэсэн байна. Тэгэхээр за одоо ингээд бид энэ гэрээг их хурлаар сойхон батлаа. Батлангууд энэ гүүрэн байгууламж жишээлбэл яг ямар хугацаанд баригдах юм бэ? Тэгээ энэ зорилт төр байгаад байгаа эдийн засгийн үр өгөөжүүд ямар хугацаанд орж ирэх эдийн засгийн симуляц төсөөтэй аргын судалгаа хийгдсэн юм бэ? Энэ талаар их тодорхой мэдээлэл өгөөч. Нэг, за ганц мод гашуун сухатаас гадна нөгөө ханг манд шивээ хүрэн сэхэ бичих зүүн хатвч гэдэг юм уу? Эдгээр маань ингээд нийлээд эдийн засгийн тэлэлт ямар төвшөнд хүрэхээр байгаа юм бэ гэдэг энэ болж өгвөл хугацаатай өгөөч. Жишээлбэл энэ нь 2028 оноос өмнө энэ ч одоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр 25 онд энэ гэрээ хэлцэл ингээд эслэгдлээ гэхэд бол яг бүтээн байгуулалтын ажил нь хизээ гэхэд дуусаад эдийн засгийн эргэлтэнд ямар хугацаанд энэ үр өгөөжүүд нь орж ирэх юм бэ гэдэг дээр маш тодорхой мэдээллүүдийг өгмөр байгаа даа. Энийг за хоёрдугаар асуулт нь болохоор түрүүн тэр Наранбаатар гишүүний хэлээд байгаа их чухал байгаамаа. Тэр яаж юм гэхээр манай талын тэр баригдсан байгууламжуудын доороос ус шүүрээд нөгөө усыг шинжилээд үзэхлээр байгалийн бус одоо химийн элемент бүхий юм цагаан шохоотой юм шиг юм ус нэвтэж гарч ирээд тэрийг бол нөхдүүд юу гэдэг вэ гэхээр хятад хилээс доогуураа ингээд газрын одоо гүний тэр нөгөө одоо чулуулаг дээр ингээд нэвчиж орж ирээд байна гэдэг. Тэр энд бол яг энэ зөвхөн эрс соёлыг ажил дүрийн яамаас гадна энэ стандартын асуудал, байгаль орчлон экологийн асуудал учраас энэ дээр засгийн газар маш сайн анхаарах хэрэгтэй юм бэл. Энийг ч гэсэн одоо хамтд нь шийдэх ямар боломжууд байна. За дээрэс нь тэр цогцлын сумын хажуу талын баг нь 20 хэдэн мянган хүнтэй. Гэтэл тэнд яаж юм гэхээр нөгөө газар нь өөрөө тусгай хамгаалалттай газрын бүс нутаг учраас засаг захиргааны нэгж байгуулах боломжгүй. Тэнд цагдаагийн газар гэж байхгүй гэрээт цагдаагаар ажиллаж байгаа шүү дээ. Тэр эргээд нөгөө нэг нийгмийн асуудал буюу хүний эрхийн зөрчлийн асуудал маш их болчиход байгаа маа. Тэр энэ дээр зөвхөн нэг яамнаас илүүтэйгээр засгийн газрын дундын салбар хоорондын уялдаа гаргасан маш том хөтөлбөр явуулахгүй бол болохгүй байгаа. Тэр бүсийн одоо хөлийн асуудал тэн засаг захиргааны нэгжийг яаж тэгвэл тэнцээ доктортой авч явах юм. За мэдээж тэр чинь олон 10 км-оос усаа татж байгаа ч гэдэг юм уу. Энэ асуудлыг зүгээр одоо хариулт нэхээс илүүтэйгээр энэ асуудал дээр за Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. 5 сая 5 номер. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. Энэ эдийн засгийн ач холбогдлоосоо ярьж байна. Маш чухал асуудал. Энэ дээр бид нар бас эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч энэ саяны таны ярьсан одоо тооцооллуудыг гаргаж ирсэн. За ер нь бол яг бодит үр дүн бол энэ жил шууд эхний одоо 5 сая тонныг борлуулж эхлэхээс эхлээд л гарч эхэлнэ. Яг тэгэхээр ойролцоогоор нэг $80 бодоход 5 сая тонн энэ ондоо 400 сая одоо долларын орлого нэмж орж ирнэ. Энэ бид нар бэлэн мөнгөөр борлуулах учраас. За тэгээд мэдээж 20 сая тонноор буюу одоо 2030 оноос эхлээд борлуулахаар бол үүнээс 5 дахин 4 дахин илүү эффект одоо гарч ирнэ гэдгийг бас хэлье. За дээрэс нь энэ одоо хилцээр засгийн газрын хоорондын хилцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд одоо шууд бус гэж хэлж болохоос одоо маш олон асуудлуудыг шийдэгдэн. За мэдээж бид нар ч гэсэн бас урд төрштэй одоо нэлээд олон удаа уулзаж ярилцахад бас өмнө нь гацаатай байсан асуудлууд дээр нэлээд уян хатан нааштай байдлаар асуудлууд яригдж байгаа. За энэ одоо Гашуун-Сухатын төмөр замын хил холболт энэ одоо ажил эхлэмэгц дараагийн асуудал буюу одоо шивээ өрн сэхээгийн асуудал шууд яригдаад эхэлнэ. Энэ бол шивээ өрн сэхээ Бичигцүү хатвч ханг мандал гэсэн дарааллаар бүр цаашлбал баруун зүүн коридор төмөр замаар холбох энэ асуудлууд ингээд дамжаад явна гэдгийг бас хэлье. Энэ утгаараа бас эдийн засгийн нэлээд одоо өндөр эффектийг үзүүлнэ. За бидний одоо хамтарсан засгийн газрын барьж байгаа зорилго бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 хүргэх гэдэг энэ зорилтонд бол энэ одоо төслийн одоо ажиллагаанууд бол нэлээд одоо томоохон хувь нэмрийг оруулна гэдгийг хэлье.
Хоёрдугаар асуудал дээр та тэр юуны Өмнөговь аймгийн Хамбогд цумын хайрхан багийн одоо асуудлыг ярьж байна. Энэ бол өөрөө одоо тусгай хамгаалалттай газар нутагт ордог. За тэгэхээр тэн дээр орж байгаа гэдэг утгаараа энэ газрын асуудал бол маш хүндрэлтэй асуудал байдаг. Энэ дээр одоо хайрхан багийн төв байрладаг. Тэгээ бусад энэ газруудад нь ялангуяа одоо жишээлбэл цагдаа, эмнэлэг, за дээрэс нь онцгой байдлын одоо бүлэг энэ төр байгуулах энэ төр дээр гээд за бомтыг өргөдөх дээр энэ төр гээд маш олон асуудал дээр газрын асуудал яригддаг. Тэгэхээр өнөөдөр хүртэл засгийн газрын хуралдаан дээр энэ бомтын газрын асуудлыг шийдвэрлэх дээр хуулинд өөрчлөлт оруулах нэг одоо асуудлыг авч хэлцээ гэд бомтын асуудал хариуцсан сайд тулах сайдад бас үүрэг өгсөн гэдгийг хэлье. За газрын геологийн байршлын хувьд бол энэ нэг тийм өндөршөлтийн зөрүүтэй байршил байгаа. Өөрөөр хэлбэл ганц модын Бүгднамт Чатард улсын ганц мод талын бомт нь бол өндөр газрын дээд талд байгаа. Тэнд орсон одоо борооны ус зэрэг одоо урууны ус энэ төр бол наашаага Монголын тал руу урсаж орж ирж нэлээд одоо хүндрэлүүдийг үүсгдэг. За яг энэ утгаараа бас зарим мэдээлэлээр би бол одоо яг мэргэжлийн биш учраас тэр хятадын талын нөгөө нэг хэрэгэлсэн одоо бохир саарл уснууд нааша нэвчиж орж ирж магадгүй гэсэн зүйлийг бол ярьж илээ. Гэхдээ энийг бол одоо яг мэргэжлийн хүмүүсээс нь тодорхой асууж иж танд хариулъя. Сайн гүүрэн байгууламжтай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд нь хизээ эхлэх, хизээ ашиглалтанд орох, тэгээд түүнээс улбаатаагаар эдийн засгийн өрөг үүж гэдэг юм уу? Хугацаатай холбоотой асуудлууд асуусан. За нэмж хариулъя тугаан сайт 5 номер. За энэ танилцуулган дотор бид нар бас түрүү хэлсэн энэ гүүрэн байгууламжийг бол нэлээд одоо төгшөлтэй байршилтай учраас нэлээд хугацаа шаардна. Хамгийн өндөртөө 30 м буюу 10 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт одоо төмөр замын одоо бетонон тулгуурууд дээр 2 төмөр зам зэрэгцэн явах тодорхой одоо зайнууд байгаа гэд нэлээдгүй асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг хийхэд зам тээврийн яам бас одоо нөгөө талтайгаа хилцээд 270 сая Америк долларын төсөвтэй энэ одоо байгууламжийг бол 50 сая Америк доллараар бууруулахаар за барилга угсралтын ажил нь нийтдээ бол 30 сар буюу 2 жил хагас байсныг 22-оос 24 сар болгож бууруулах юм одоо шийдвэрт хүрч чадсан байгаа. 5 дугаар сарын 1 гэхэд тендер зарлагдаж дуусаад бүтээн байгуулалтын ажил эхлэн 5 дугаар сарын эхний 10 хоногт энэ одоо бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа болно.